та бүхний өдрийн мэндийг хүргье. Энийг саяхан тойргоор яваад нэг тойргийнхоо аж ахуй эрхлэгч хүнтэй уулзсан. Тэгээд яг энэ Евразийн эдийн засгийн хилцээрийн талаар ярьж таарсан. За та юу гэж бодож байна гэсэн. Одоо би 100 сая байдаг юм уу 200 сая байдаг юм уу ийм хүнтэй зах зээл дээр би одоо нэг $1 нэг юм хийчих юм бол би дараа саятан болно гэж ярьж байна. Яг энэс ингэ юу гэж харагдаж байна гэхээр энэ бас их том боломж гараад байгаа юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. 3 сая хүнтэй зах зээл дээр ажиллаж байгаа. Хажуудалд нь одоо хэд хэдгээ 200 орчим сая хүнтэй зах зээл онгоох гээд байна гэж би харж байна. Боломж гэж хараад байна л. Ялангуяа юм хийж чаддаг хүнд бол би боломж гарах юм болов гэж боддог. Гэхдээ нөгөө талд нь бас хамгаалт хэрэгтэй байна. Сая хэлж чинь 23 нэр төрлийн бараа монголчуудыг Монгол улсын үйлдвэрлэдэг бараан дээр тодорхой хэмжээгээр дэмжлэгтэй байя, хамгаалттай байя, тарифын хамгаалттай байя гэж ярьж байна. Энэ бас зөв баха. Яаж ямар ч тохиолдолд үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжих нөмөр 1 зорилго. Бид нар жамаа алах гээд гэрээ шатаачч болохгүй. Тэгээ энэ хэлэлцээр минь өөрөө зөв юм уу буруу юм уу гэдгийг бас турших хугацаа байх хэрэгтэй гэж бодож байна. Тэр ч утгаараа 3 жилийн хугацаа гэдэг бол бас би зөв юм болов гэж хараад байгаа юм. Тэгэхээр надад нэг юм хэдэн асуулт байна. Нэгдүгээрт нь за энэ гэрээнд одоо хамрагдж байгаа энэ зах зээл минь өөрөө хэдэн үнэтэй зах зээл вэ гэдэг асуулт байна. Нэгдүгээрт хэдэн үнэтэй зах зээл дээр бид нар одоо орох гэж оролдож байгаа вэ? Хоёрдугаарт нь энэ орнуудаас бямнаа авж байгаа гол нэрийн бүтээгдэхүүн бол нефтийн гаралтай бүтээгдэхүүн байгаа, шатхуун байгаа. Манай гол түүхийд. Тэгэхээр энэ зах зээлийн түүхийд ч үйлдвэрлэлийн. Тэгэхээр энэ нефтийн гаралтай бүтээгдэхүүн энэ хилцээрт төр хилцээрт хийснээр хэдэн хувиар хямдрах вэ? Шатхуун гэсэн юм тоо байна уу гэдэг нэг юм хоёр дахь асуулт байна. Гуравдугаарт нь бид нар реэкспорт хийх боломж гарах уу? Одоо энэ Сибирь бол тэр чигээр мод байгаа. Бид нар модоо оруулж ирээд боловсруулад гарах юм боломж гарах уу? Энэ дээр ямар нэгэн бодлого байна уу? Реэкспорт хийх боломж ахиж нэмэгдэх үү гэсэн ийм асуулт байна. За дөрөвдүгээрт нь үйлчлэгээнүүд. За тэр дундаа энэ төмөр замын тээвэрлэл гэдэг энэ зүйл бас хямдрах уу? Бид нар за экспорт хийлээ гэж бодъё, сайхнаар бодоод экспорт хийгээд Беларусь руу гаргалаа гэж бодъё. Европ руу гаргалаа гэж бодъё. Тэгвэл энэ төмөр замын тээвэр минь өөрөө хямдрах уу гэсэн ийм асуулт байна. За 5 дахь асуулт нь юу вэ гэхээр одоо энэ бизнес Монголын бизнес эрхлэгчтэй холбоотой. Тэгэхээр энэ дөнгөж одоо хөл дээрээ босоо явж байгаа энэ бизнес эрхлэгчдийг дэмжих тарифын бус ямар дэмжлэг хөтөлбөр байж болох вэ? Энэ дээр бод сансан зүйл байна уу гэсэн ийм асуултад хариулт авъя. За Гантамбар сайд хариулъя 6 номер. Тий. 92 бензин өнөөдөр татваргүй байгаа. Тийм учраас бол 92 дээр ямар нэгэн хэмжээгээр үнийн өөрчлөлт бол гарахгүй байх. Бусад нөгөө түвшин дээр нь бол 5% хямдрах болцоо байна. Гэхдээ нөгөө талдаа өрөвлийн ханш ямар байх вэ гэдгээс бас их хамаарна шүү дээ. Тийм учраас бол энэ дээр одоо бид нар шулуухан төдөө буурна гэж хэлэхэд бол эрт байгаа. За зах зээл бол мэдээж 200 сая хүнтэй зах зээл. Яг өнөөдөр бидний зарж чаддаг барааг бол нэг 16 тэрбум долларт тэр улсууд гаднаас авж байна. Тэгэхээр бид нар бол 16 тэрбум доллар гаднаас бараа авж байгаа улс руу л одоо тэр зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргахыг оролдож байгаа юм. Ер нь бол манай үйлдвэрлэлийн эрхлэгчид бол яг бодтойгоор айгаад байгаа юм бол байхгүй байгаа шүү. Мэдээж хэрэг бид нар сүүгээ дотоодын үйлдвэрлэл нь хамгаалтсан. Сүү бол бид нар тарифаа өөрийнхөө тавина. Гэх мэтлэн өөрийнхөө хийж чадж байгаа бараануудаа бол бид нар бүрэн хамгаалтанд авцсан байна. Нөгөө талдаа зарим нэг үйлдвэрлэлийнхаа түүхэн эдийн одоо үнийг бууруулах ийм хилцээр явж байгаа гэдгийг бүгдээр ойлгох хэрэгтэй. Зарим нэг орж ирэх бараа бол түүхэн эдийн түвшинд манай үйлдвэрлэлийн гол түүхэн эдийн түвшинд орж ирэх юм аа гэдэг ийм зүйл байна. Өөр юу гэлээ. Ер нь Тэнхмийн ерөнхийлөгчийн үгийг сонсох нь зөв байх. Түрүүн бас Булган туяа дарга асуугаад байсан тэр манай энэ аж ахуй эрхлэгч нар чи ер нь бэлэн юм уу гэдэг зүйлийг асуугаад байсан. Ер нь зүгээр хойноос орж ирж байгаа барааны өнөөдрийн бараа бүтээгдэхүүний төрөл бол 1000
1000 хэдэн зуун шүү. Эннээс манайх экспортлох боломжтой 375 дээрээ хилцээр хийсэн юм байлаа шүү. Тэрнээс дахиад манайх хамгаалалт хүсээд дахиад 8-ыг хасцсан. Гэхдээ бид нар бол нийт бараанаас 367-ыг сонгож байгаа. Японы хилцээрээр бол Япон талаас 5700, манайх Япон руу 9000 байхгүй юу? Тэгэхээр одоо энэ 9000, 5700 энтертэй харьцуулахад бол бид нар маш цомхон компакт юм гэрээ хийж байгаа. Тэгээд түр 3 жилийн хугацаатай. Тэгээ үнэхээр бэлэн биш байх юм бол бид нар энэ гэрээ ингээд хаагдчихна. Сунгахгүй. Болж гинэ, бид мах зарж болж гин, хевсээ зарж болж гин, ноолуура зарж болж гин, ноолуурын цамц маань одоо энэ хүмүүс авч чадж гин гэдэг юм гараад эхлэх юм бол бид цаашаага үргэлжлүүлээд энэ цөөхөн тооны бараан дээрээ тохироогоо хийгээд явах ёстой л гэдэг ийм байр суурь. За дамжин юм гэж. Тодруулах юм уу? За тодруулъя. За нөгөө реэкспорт хийх боломж яаж нэмэгдэх вэ гэдэг нэг асуулт байсан. Хоёрдугаарт нөгөө мод асуугаад шүү. Тийм мод асуулт. Бид нар Сибирээс мод оруулж ирээ боловсруулад гарах боломж үүсэх үү гэдэг асуулт байсан. Хоёрдугаарт нь энэ бизнесийн байгууллагуудыг дэмжих хөтөлбөр, тарифын бус дэмжлэг ямар хөө байх вэ гэдэг. За 6 номер хариулъя. Тэгээ одоо бид нар энэ худалдааны дайны үед энэ худалдааны дайны цаг үеийг хэрхэн давжтуулах вэ гэж засгийн газар дээр таллаас нь ярьж байна. Энэ дотор хамгийн чухал нь бол энэ дотоодын хүнсийг хангаж байгаа, дотоодын үйлдвэрлэл эрхэлж байгаа, дээр нь технологи шингэсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа, мөн экспорт хийж байгаа компаниуд руу засгийн газар хөрөнгө оруулалт хийж болдог тэр эрх зүйн орчныг бид нар хэрхэн хийх вэ гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газар хөрөнгө оруулалт хийгээд аж ахуй нэгжээ дэмжээ явдаг нэг ийм зүйл байна. Нөгөөх нь бол яг хүнсэн дээр бол нэмэр нөөтөө дотоодын үйлдвэрлэлийн хүнсэн дээрээ бид нар бууруулах боломж бол байна. 3 дугаарт дотоодод үйлдвэрлэхдээ бид нар гадны материалаар үйлдвэрлээд экспорт хийх боломж энэ юугаар гэрээгээр орж ирж байгаа. Юу вэ гэвэл 100% Монгол улсын гаралтай бүтээгдэхүүн байна гэдэг зүйл бол байхгүй. 50-50. Нэгөр